За энэ 7 хоногт хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэг өнөөдөр бас 5 өдрийнхөө өглөөний өдөр бүр амьд өгөхтэй хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Хамтдаа эзэн бурхан руугаа хандаад залбирцгаая. Аава тандаа баярлалаа шинэ өглөөнд төлөө. Энэ өглөө та бидэнд бас ухаарлыг өгөх болтугай эзэн. Энэ өглөө та бидэнд өөрийн ариун сүнсээр сануулсан үгээ бидэнд хэлж биднийг ухааруулж урамшуулах болтугай гэж эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. За өчигдөр бид нэр Паулийн өрөөлд нэгүсэл та бүхэнтэй хамт байх тухай уншиж ойлгосон байгаа. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ би бас нэгүслийнхэн талаар бүгд хамтдаа сурыг. Тэг өнөөдрийн сэдэв бол нэгүсэл, Бурхны нэгүсэл. Амен. За Бурхан бидэнд сонголтыг өгдөг. Та өнөөдөр ямар сонголт хийх гэж байна? Танаас шалтгаалдаг. Жишээ нь энэ өглөөнөөс эхлээд та ямар сонголтыг хийх вэ? Энэ өдөр та ямар сонголтыг хийсэн байх вэ? За ямар сонголт? Хайрыг сонгох уу? Үсэн яталтыг сонгох уу? Амар таймыг сонгох уу? Санаа зовнилыг сонгох уу? Төвчээрийг сонгох уу? Дөлгөөнийг сонгох уу? Инэрлийг сонгох уу? Амиа хичээлтийг сонгох уу? Дөлгөөн зааныг сонгох уу? Уурлахыг сонгох уу? Уцаарлахыг сонгох уу? Мөн сайхан сэтгэлийг сонгох уу? Өөрийгөө эрддэг бардамлыг сонгох уу? Мөн итгэмжтэй байдлыг сонгох уу? Итгэмжгүй байдлыг сонгох уу? Тэгэхээр өөрийгөө захирах уу? Өнөөдөр захирч чадах уу? Өөрийгөө захирахгүйгээр махан биений хүслээр өөрийгөө захируулах уу гэдэг сонголтыг танд Бурхан өнөөдөр өгч байна. Тэгвэл та аль сонголтыг хийхийг хүсэж байна? Энэ бүх сонголтыг та өөрөө л хийн. Хинч таны өмнөөс хийхгүй. Уурлах юм бол та өөрөө л хийн. Уурлахтаа удаан бэ сонголтыг хийх юм бол энэ зөв зам дээр явж байгаа. Тэгвэл бидний Бурхан нэгүсэл уучлаар дүр Бурхан юм аа. Бүгдээ хамтдаа Еврей номын 4:15-ыг хамтдаа уншаа. Учир нь бидний мөхс байдлыг хуваалцаж чадахгүй, тэрүүн дахилж бус, харин нүгэлгүй атлаа бүх талаараа бидэн шиг соригдсан нэгэн бидэнд байгаа билээ. Тиймд бид хэрэгцээтэй цагт туслах нэгүслийг олж өршөөлийг хүлээн авахын тулд нэгүслийн синтед зоригтойгоор ойртон очицгоё гэж. Амен. Еврей номын 4:15-16-ыг би уншлаа. Энэ юу гэхээр зэрэг өнөөдөр бидэнд агуу нэгэн байгаа. Бидэнд байгаа. Энэ тэр бидэнтэй адил соригдсан юм а. Тэр бидэнтэй адил хүн байсан юм а. Тэр бидний төлөө тэр бидний юмыг үүрсэн нэг юм а. Түүний нэгүсэл. Тэгвэл түүний нэгүслээр бид өнөөдөр аврагдсан. Түүний өршөөлөөр бид аврагдсан. Есүс Христийн цусаар бид аврагдсан. Есүс Христийн өршөөлөөр бид үнэхээр өрөөгдсөн. Бурхан руу ойртох, Бурханы оршууд орох тэр тийцэг авсан хүмүүс аахгүй. Амен. Энэ юугаар ирдэг? Нэгүслэр, энэ итгэлээр, энэ авралаар ирсэн. Тэгвэл бид түүний өмнө очих хэрэгтэй. Би аль сонголтыг хийх вэ гэхээс илүү түүний өмнө очих хэрэгтэй. Би айцыг үү эсвэл амар таймыг сонгох уу? Гэт түүний өмнө очих хэрэгтэй. Би санаа зовлтыг сонгох уу? Айцаа сонгоод үнэхээр амар таймыг сонгохгүй байх уу гэдэг зүйл танд тохиолдод байгаа. Тэгвэл энийг мөхс дөрөө биднийг Бурхан өөрөө мэддэг. Бид сүм гэж мөхс дөрөө гэдгийг Бурхан мэддэг учраас та тэр бүгдээ аваад эзний өмнө, эзний нэгүслийн хаан ширээний өмнө итгэлтэйгээр очиж сурцгаая. Та өөрийгөө өөрчилж чадахгүй бол эзнээс тусламжгүй. Махан биенийхээ хүслээр өөрийн дураар зугаа зингэл аригтан шоот өөрийн дураар хов үнэхээр шунах
энэ байдал руу яваад байгаа бол эзний нэгүслийн хаан ширэн дээр очиод өөрөөгөө хэл. Аамен. Би чадахгүй. Аамен. Та сонголтыг өгч жахад би урам зоригтой, сайхан сэтгэлтэй танд үйлчилсэн нэгэн баймаар энэ бүгдээ засуулаад намайг эзэн та өөрөө ариусгасан. Би ариусгал дотроо баймаар байна гэдэг зүйлийг эзнээс гойх хэрэгтэй. Мөн цааш та бурхны нэгүслийн өмнө очиж уучлалыг авч идэг, авралыг авч идэг, бас угаагдж идэг гэдгийг санах хэрэгтэй. Тэгээд үүнийг бас Библиэс уншвал Еврей номын 8:12-ыг бид нар харъя. Эцэг өөрөө ингэ хэлсэн байна. Энэ хуучин гэрэн дээр хэлэгдэжсэн үг өнөөдөр энд хэлэгдэж байна. Би тэдний гин бурууд өшөөнгүй ханднаа. Би цаашид нүглийг нь дахин саннаа. Халелуя. Эзний өмнө нүглээ улаасан цагт нүглийг хизээж санахгүй гэдгийг эзэн энд хэлсэн байна. Тэгвэл өнөөдөр шинэ гэрээнд Христ Есүсийн одоо зуучлалаар, түүний зуучлалаар тийм үү? Дахилчийн үүрэг зуучлалаар дамжуулж бид Бурхны авралт ариусгаж түүний өмнө очих, түүний оршихуйд орох хэрэгтэй болсондоо бид таларх хэрэгтэй. Өнгөрсөн гим нүглээ дурсан санаж ярьдаг хүмүүс их байдаг. Тэгчихсэн та. Тэгэл өөрийгөө сайшаагаад байгаа мó, тэр сатаныг сайшаад байгаа мэдэхгүй. Энэ одоо өнгөрсөндөө хоцорсон шүү дээ. Бурхан дурс гимээ чинь би өршөөгөө дахин санахгүй гэд хэлчихэд байхад чинь бид гимээрээ бахархал яваад байдаг. Та өнгөрсөн зүйлээ өнгөрсөнд нь хаяад өнөөдөр харин Бурхны өмнө ариун болсноо тунхалж ярих хэрэгтэй байхгүй. Бурхны нэгүслээр би уучлагдснаа тунхалж ярих хэрэгтэй. Бурхны авралаар би үнэнхээр эзний оршихуйд итгэлтэйгээр очиж чаддаг болсондоо тэр тийзэг авсандаа таларх, мөнхийн улсын тийзэг авсандаа таларх хэрэгтэй болж байгаа. Амен. Энэ сонголтыг та л хийж чадна. Та өөрөө хийж чадна. Тэгвэл эзний Бурхны нэгүсэл байгаа үед түүний өмнө итгэлтэйгээр очицгоё. Хайртуудаа, итгэвч нараа. Одоо энэ цаг мөчид эзний нэгүсэл байна. Хожим харамсаад эзэн Есүс дэлхий дээр ирээд өгсөн амьтыг шүүх тэр цаг мөчид яана гэж гимшиж, намайг аврааж гэж гимшиж яхан орно. Одоо эзний нэгүсэл уучлал дотор ариусгадан амьдарцгаая гэж уриалж байна. Бурхны нэгүсэл танд дэндүү хангалттай байхгүй юу? Дэндүү хангалттай. Та өвдөлөц яа тийм? Энэ бол Бурхны нэгүсэл дотор байж байгаа таларх. Та үнэхээр зовоолж яа тийм? Чин төр зүрийн зовлон таларх. Амен. Бид мөнхийн улсын иргэн, амар амгалангийн Бурхантайгаа хамт байх иргэн үүндээ л талархацгаая бүгдээрээ. Дэлхийн хавчлага, дэлхийн шуур, дэлхийн үзэн ядал байсаар л байх болно. Харин та эзний нэгүсэл яг одоо цагт байгаа энэ оршихуйд орох ирэх байгаадаараа эзний өмнө очиж зөв сонголтоо хийцгээе. Зөв эзэнтэйгээ хамт залбирч эзний үйлчлэлийг хийцгээе. Бурхны нэгүсэл танд дэндүү хангалттай тул аврал итгэлээрээ нэгүслээр эзэнлүүгээ ойртцгоё. Халелуя. Ингэж би та нарыг урамшуулж гэн өөртөө ч гэсэн урамшуулдан өөртөө бас хэлж байна. Тэгээ баярлалаа. Та үгийг сонсож бас хэрэгжүүлэгч нэгэн байгаасаа гэж та бүхнээс хүсэж байна. Тэгээ бүгдээрээ хамтдаа эзнээс тусламж гуйгаад залбирая. Аваа баярлалаа энэ үгийн төлөө. Тийм ээ аваа. Таны нэгүсэл бидэнтэй хамт байхад бид юунаас айх юм бэ? Та тэр цагт соригдоод бидний төлөө амиа өгсөн. Одоо ч амьд байгаа. Бид юунаас айх юм бэ? Бид амьд эзэнтэй хүмүүс учраас айхгүй. Харин сонголтоо ухамсартай хийж эзний өмнө очиж үнэхээр
эзнээс тэр дүүргэлдэг, эзнээс бэлхэн маймиг, эзнээс тэр үгээр урамшуулгатан зоригтой үнэхээр интэлхийтэй хөл нийцүүлэхгүй ариусгасан амьдралаар амьдрахыг та бидэнд туслаарай эзэн. Бид сул дорой, бид айцтай, бид мөхөс дорой, бид санаа зовлтой, бид мөхөс дорой. Харин бид өөрчлөгдсөн тань шиг ухаантай, дөлгөөн, уурлагтай удаан, хайраар дүүрэн, нэгүслэр дүүрэн, сайн зүйл хийхдээ шантрахгүй байдаг, сайн сайхан сэтгэлийг бусдад түгээдэг, урамшуулдаг, өөрийгөө захирч махан биений хүслээс хоош нь татгалц, эзний хүслийг нэгдүгээр тавьдаг ийм нэгэн байхыг та биднийг өрөөж өгөх болтугай. Бид танаас тусламж авахыг хүсэж байна. Та бидэнд туслаарай. Өөртөөгөө өөрчилж чадахгүй биднийг туслаарай. Та бидний гмийг нэгийг ч дурсахгүй санахгүй гэсэн. Тэгвэл энэ цаг мөчид бид чсэн арт хийжсэн гэмээ санамааргүй байна. Эзэн таг мартаж урагшаа үнэхээр таны барай хүртэл урагш нь тэмүүлж хүчтэй алхахыг та бидэнд урам зоригтой байлгаж өгөөрэй. Эзэн таны нэгүсэлтийн дөө хангалттай баярлалаа Иесус. Та өөрийн нэгүслээр биднийг өнөөдөр авралтай багтааж байгаа төлөө тантай талархъя. Энэ бүгдийг таны хайртай хүү эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Тэгээ та бүхнийг минь Бурхан өөрийн нэгүслээрээ хожиг болтугай. Бурхан их болтугай. Амен.